Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын үхрийн ордны астрологийн зурхайг та бүхэн маань нар сар мандалд ордоороо сонсоорой. За 5 сард үхрийн ордныхны хувьд дотоод итгэл үнэмшлээ сэргээх, өөрийн үнэт зүйлсийг баталгаажуулах, өөртөө итгэх маш хүчтэй сар болохоор харагдаж байна. Учир нь гэвэл нар бод гаригуудад үхрийн ордод гарч байгаа учраас бусдын анхаарлыг татах, гоо үзэсгэлэн өөртөө итгэх итгэл улам илүү нэмэгдэнэ. 5 сарын 1-ээс энэ сарыг дуустал сугар гариг загсны ордод байрлаж байна. За энэ нь таны найз нөхөд, нийгмийн хүрээлэл, ирээдүйн зорилготой холбоотой байршил юм. Энэ хугацаанд магадгүй та шинэ хүмүүстэй танилцах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, ирээдүйн зорилгоо тодорхойлох зэрэгээр анхаарахаар харагдаж байна. 5 сарын 4-өөс дэлхийн ван ухрах хөдөлгөөнд орж байгаа. За энэ нь хумхын орд дээр таны карьер, нийгмийн байр суурьтай холбоотой томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлж магадгүй байна. За өөрийн мэрэгжил эсвэл өөрийн зорилго, за дарга удирдлагатай харилцаан дээр дахин сайжруулах, эсвэл өөрчлөх, эсвэл дахин шинжилэлт хийх шаардлагатай болж магадгүй харагдаж байна. За 5 сарын 10-нд бод гариг үхрийн ордод орж байгаа. За энэ нь өөрийгөө илэрхийлэх, харилцаа, мэдээлэлээ солилцох гэсэн зүйлүүд идэвхжинэ. За та өөрийн үзэл бодлоо илүү тодорхой, ойлгомжтойгоор бусдад илэрхийлэх байдал тань илүү нэмэгдэх болно. За 5 сарын 12-нд тэргэл сар хилэнцгийн орд дээр гарч байгаа. Энэ нь харилцаа холбооны гэр дээр гарч байна. За тэгээд гэр бүл бусадтай харилцах харилцаан дээрээ илүү шин төвшөнд шилжих, өөрийгөө илүү сайжруулах, харилцаагаа идэвхжүүлэх тал дээр илүү нөлөөлөх болно. За 5 сарын 20-д нар Эхрийн ордод гарч байгаа. За энэ нь таны санхүү, мөнгө, орлоготой холбоотой. За эдгээр асуудлууд дээр анхаарлаа хандуулах шаардлага гарч иж магадгүй. За зарим нэгнийхний хувьд орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн төлөвлөлт хийх зэрэг дээр анхаарахаар харагдаж байна. За санчир гариг хоньны орд дээр 5 сарын 24-нд хоньны орд руу шилжиж байгаа. За энэ нь таны дотоод сэтгэл зүй, сэтгэл хөдлөлтөй холбоотой асуудлууд илүү нөлөөлөх болно. За зарим нэгнийх нь хувьд өнгөрсөн асуудлуудаа дахин эргэцүүлэх, дахин авч үзэх. За сэтгэл санаа, ой хүний сэтгэл зүйн тэнцвэрт илүү анхаараарай. За 5 сарын 28-нд шинэ сар Эхрийн орд дээр гарч байгаа. За энэ үеэр та санхүү орлоготой холбоотой ямар нэгэн ажил, төрөл, за санхүү мөнгөтэй холбоотой шинэ зүйлийн эхлэлийг тавихад маш их боломжтой, үр өгөөжтэй. Шинээр ажилд орох, шинэ орлогын их үсэртэй болох, за ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, мөн санхүү мөнгөтэй холбоотой бусад ажлуудад 5 сарын 27-оос хойш танд нэлээд эргээр нөлөөлж эхлэхээр харагдаж байна. За ингээд үргэлжлүүлээд таро мэргийн хамтдаа хийцгээе. Энэ сард үхрийн ордныхны хувьд шин зам, шин эхлэл, за өөртөө магадгүй шин сорилт тавих, шин зүйлийг турших, урд нь төлөвлөж тооцоож байгаагүй шин зүйлд орж магадгүй, шин зүйл рүү тэмүүлж магадгүй юм. За энэ үед өөрийн дотоод дуу хоолой, зүрх сэтгэлийг сайн сонсож байж шийдвэр гаргаарай гэж зөвлөмөр байна. За энэ сард хайр дурлал харилцааны хувьд Lovers карт маань гарч ирсэн байна. Хайр дурлал, үнэнч байдал, харилцан итгэлцлийг илэрхийлдэг карт маань гарсан байна. За тэгэхээр зарим нэгнийх нь хувьд одоогийн харилцаагаа илүү гүнзгийрүүлж дараагийн шатанд шилжиж магадгүй. За Ten of Cups гарч ирсэн байгаа. Энэ нь гэр бүл, хамтын аз жаргал, гэр бүлийн сайхан уур амьсгал, сэтгэл ханамж, сайхан зүйлийг илэрхийлдэг. За нөгөө талаараа зарим нэгэн гэр бүлийнхэнтэйгээ энэ сард маш сайхан цагийг
сэтгэл хангалуун сайхан өнгөрүүлэх боломжууд гарч ирж магадгүй юм. За Ace of Cups мөн гарч ирсэн байгаа. Энэ карт маань синглчүүдийн хувьд бол шинэ хайр дурлал, шинэ эхлэлийг илэрхийлдэг. Тэгэхээр зарим нэгнийх нь хувьд магадгүй гинтийн маш их сэтгэл хөдлөл, догдлол, эсрэг хүйстэндээ татагдах мэдрэмж илүүтэйгээр мэдрэхээр байна. За Six of Cups мөн гарч ирсэн байгаа. Магадгүй зарим нэгнийх нь хувьд энд харахад өнгөрсөн хайр дурлал дахин сөхөгдөн гарч ирж магадгүй. За зарим нэг нь хуучин найзтайгаа, зарим нэг нь хуучин найз залуутайгаа, найз охинтойгоо эргэн санамсаргүйгээр уулзрах, эсвэл зарим нэг нь өмнөх дурсамжаа эргэн дурсан санах гэдэг ч юм уу. За мөн Queen of Cups гарч ирсэн байгаа. Энэ сар маш их сэтгэл хөдлөлтэй, нөгөөтэйгөр зүн савин өндөртэй сар байхаар харагдаж байна. Тэгэхээр үхрийн ордныхан маань энэ сард бусдад хайр халамжаа илүү өгөх, бусадтай харилцаагаа илүү гүнзгийрүүлэх, за бус татагдах мэдрэмжүүдийг илүүтэйгээр мэдрэхээр харагдаж байна. Цаашлаад энэ сард Page of Swords, Knight of Swords гарч ирсэн байгаа. За тэгэхээр үхрийн ордныхонд энэ сард оюун санаа, хурц, шийдэмгий байдал илүү давмгайлах болов гэж харж байна. За мөн зарим нэгнийх нь хувьд сургалт судалгаа хийх, шин санаа гаргах, асуудалд хэд өөрийн байр сууриас хандах, за ингэснээр зарим нэг талаараа магадгүй бүх мэдээлэл үнэн зөв байх албагүй. Тийм учраас альва шин мэдээллийг дахин тунгаах фильтртэйгээр авч үзэх хэрэгтэй. Мөн таны зөв гэж бодсон зүйл нөгөө талаасаа бас өөр байхыг ч үгүйсэхгүй. Тийм учраас альва асуудалд хэд нэг талыг битээ бариараа гэж хэлмээр байна. За мөн цаашлаад Knight of Wands гарч ирсэн байгаа. Мөн Fool гарч ирсэн байгаа. Энэхүү карт маань энэ сард магадгүй танд шинэ эхлэл, шинэ өөртөө итгэлтэйгээр шинэ зүйлийг сорих, өөртөө маш итгэлтэйгээр, эрч хүчтэйгээр шинэ зүйл рүү орохоор, мөн заримын хувьд аялал, урд өмнө нь хийж үзэж байгаагүй, төлөвлөж байгаагүй шинэ зүйлийг турших боломж гарч магадгүй юм. Гэхдээ альва зүйл болгоомжл илүүдэхгүй гэдгийг анхаараарай. Ажил, карьерийн хувьд ажил хайж байгаа үхрийн ордныхны маань хувьд энэ сард шинэ ажилд орох боломж нээлттэй байна. Та бүхэн маань урам зориг, эрч хүчтэйгээр шинэ ажилд орж чадваас Ten of Cups, Queen of Cups гарч ирсэн байгаа. Тэгэхээр таныг маш сайхан, эв найрамдалтай, тайван уур амьсгалтай, дэмжлэгтэй, ийм сайхан хамт олон, мөн зөөлөн ухаалаг, удирдлагтай, за магадгүй бусдыг сонсох чадвартай, бусдыг дэмждэг ийм удирдлагтай, сайхан хамт олонтой болж болохоор харагдаж байна. Мөн ажил мэргэжлээ солих бодлого байгаа одоогийн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа нэгнийх нь хувьд магадгүй таны одоогийн байр суурь, карьер ахих, дээшлэх, ажлын орчин нөхцөл өөрчлөгдөх, шинэ офис, шинэ өрөөнд суух ч юм уу. Ямар нэгэн байдлаар жижигхэн өөрчлөлт гарч магадгүй харагдаж байна. За тэгэхээр энэ сард үхрийн ордныхан маань шинэ амжилт, шинэ эхлэл байгаа учраас та бүхэн маань альва шинэ зүйлийг хийж эхлэхээс өмнө өөрийн дотоод дуу хоолой, зүрх сэтгэлийг сонсож, өөрийн итгэл үнэмшил, ирээдүйн таны зорилготой нийцж байгаа эсгээс хамааран зөв шийдвэр гаргаарай. За ингээд үхрийн ордныхондоо амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.